Кино үзэн суугтаа тавтай морил. Өнөөдөр та бүхэндээ 1994 онд нээлттэй хийсэн Джетлигийн тоглосон Шавлины шин дом гэх киног ярьж өгүүлнэ. За туглан сууж таалан болгоно. Өнөөдрийн манай хамтран ажиллагч Цэцэн AI байлаа. Хэрвээ та ажил хичээлийн ямар нэгэн бүтээлээ дуу оруулж амжихгүй байвал зүгээр л Цэцэн AI-д даатга. 50 гаруй амьд дуу болоо байгаа шүү. Таны ажлыг зүгээр л бодит болгоно. За тэгэхээр доор утсаар холбогдож Цэцэн AI-тай холбогдоорой. Окей. Үйл явдал үүмээ самун цус нулимсэн дунд эхэлнэ. Хүн хаан дайны талбараас гэлтэй буцаж иртэл манжийн цэргүүд тэдний тасхныг үнсэн тавраг болгож хайртай бүхнийг нь хөнөөсөн байлаа. Энэхүү аимшигт зүрлийн дундаас тэрээр ганцхан нялх хүү ман тингээл амьд авч үлдэж чаджээ. Хүчирхийллийн дуу цуврайцсан тэр нурангад дунд аав нь хүүгийнхээ өмнө ирээдүг нь шийдэх хамгийн хүнд сонголтыг тавина. Энэ бол модон морь болон хорц чинжаал хотох хоёр байлаа. Тоглоомон морь нь амар амгалан гим зэмгүй амьдралыг бэлэгдэх бол чинжаал нь энэ хэрцгий ертөнцид зэвсэг барьж амьд үлдэх гашуун үннийг илэрхийлнэ. Нялх хүүг тоглоомон морь руу мүтгэх үед аавынх нь зүрх түгшин. Хэрв морийг сонгуул түүнийг хамгаалахаар олцоход бэлэн байв. Гэвч хувь заяаны ирэхээр чинжаал хутганы ирнээс ойсон нарны гэрэл хүүгийн нүдэнд тусаж анхаарлыг нь татснаар хүү хутгийг бариад авна. Энэ хүү зөн совингийн мөч тэдний амьд үлдэхийн төлөө хэрцгий замыг тодорхойлж эцэг хүү хоёрын аялал эхэлдэг. Хүү хаан ам өргөцсөн хайртай хүмүүсээ оршуудахаар гашуудад суух үед түүний төрсөн дүү Жанжин Майсон гинт хүрэгцэн ирнэ. Тэрээр ахыхаа зовлон хуваалцаж гашуудж байгаа дүрсэх боловч үнэндээ түүний цаана хамгийн аимшигт уралт нуугдж байлаа. Майсон айлгт манжийн ордонтой өгсөн хой үлдэж ахыгаа устгахаар ирсэн нь энэ байв. Тэрээр дагуулж ирсэн хүсний дайчтайгаа хамт гинтийн дайралт хийж хүн хааныг нялхуугээ хамгаалan амнасаа алдахгүй тул эцсийн хүчээрээ тэнцгээс өөр аргагүйд хүргэнэ. Хэдийгээр дайснууд тооны хувьд дэндүү олон байсан ч хүн хаан өөрийн ер бүсийн тулааны ур чадвараа гаргаж давтлагчдыг нэг нэгэнгүү бут мэрэгдэг. Үүнээс хойш цаг хугацаа урсан өнгөрч хүн хаан хүүгийнхээ хамт дайснуудаас зугтсан хэрэн хэсүүч болж өдөр хоногийг нүүдэллэж өнгөрүүлнэ. Тэднийг алхам тутамд нь ангуучилж ядуурл үсгэлэн байнга нөмөрнө. Эцсийн итгэл найдварт тасарсан хүн хаан хүүгээ аюулгүй гадар үлдээхээр өөрийн төрсөн ахыг зорин очих боловч тэнд дахиад л уралд хүлээж байв. Түүний ах нь Чаан ухсаатантай айл эрт холбоо тогтоож тэдэнд отолд бэлдсэн байлаа. Гүнээ гомдож хилэнсэн хүн хаан үхлийн наривчлалтайгаар ах руугаа хариу зөвхөлд өгч түүнийг устгав. Тэгээд хүүдээ хандан өршөөл гэдэг зүйлийг дайсандаа биш зөвхөн найз нөхөддөө л зориулдаг тансаглал юм гэж хатуу сануулдаг.
Яг тэр үед хотын нөгөө хэсэгт улаан борцог хэмээх ухаалаг, залтай залуу бүсгүй ээжийнхээ хамт нэгэн заллин хийж явна. Тэд ээжийг нь нас орчихсон мэт дүүрсгэж, тосгоны гинэн оршин суугчдаас оршуулгын зардалд мөнгө дутаад байна хэмээн мөнгө гуйж жүжиглэнэ. Энэхүү хуурамч жүжиг нь тосгоныхон болон баян газар эзэмшигчийн хооронд том эмх замбраагүй байдал үүсгэж, улмаар газар эзэмшигчийг олонний өмнө шившгийг нь хутгаж орхино. Гэвч яг энэ үмэн донд газар эзэмшигч хүний гайхалтай тулдаж байгааг олж хараад түүнд өөрийнхөө хувийн бие хамгаалагч болох саналыг тавина. Хүүгээ өсөж өхүүлэхгүй тулд цөхөрсөн хүн дургуутсан ч энэ саналыг зөвшөөрөхөөс өөр аргагүй төрнө. Улаан буурцаг болон түүний ээж удалгүй газар эзэмшигчийн хамгийн үнэтэй алтан цоожийг хуу хамхаар төлөвлөх боловч тэдний замд хад шиг бац зогсох шинэ хамгаалагч хүн гарч ирснээр тэдний нарийн төлөвлөгөө бүдэрч орхидог. Энэ хооронд алдар Чалдины сүмд маш том аюул нүүрлэнэ. Олон жилийн өмнө зам нар нэгэн асар үнэтэй эрдэнсийн зургийн хэсгүүдийг 5 залуу шавийнхаа нуруунд шивээс болгон үлдээсэн байжээ. Гэвч энэ нууц задарч Чингүрний ордны уур хилэнг хөдлөгсөн байна. Шалдины тэргүүн зам жинхэнэ шивээстэй 5 шавь нууцаар зүхтаалгаж, ордны цэргүүдийг хуурахын тулд сүмдээ хуурамч шавь нарыг үлдээдэг. Яг энэ үед тэдний өмнө аимшигт чөтгөр дахин босоод ирнэ. Өмнө нь хүнийг араас нь хотгосон Дүүма, Майсен үхэгүйсэн бөгөөд ас хос нутгийн хараач илбчний тусламжтайгаар ямар ч зэвсэгт үйл дийлдэх, бараг устгардшгүй мангас болон хуурсан байлаа. Түүний бие рүү эрт мэс, хүчтэй цохирт хид чирсэн амхан тэсвэрлэнэ. Маа хуурамч шавь нарыг сүмдэнд цусан далай дунд хидэж хооронд жинхэнэ 5 шавь зүхтэж амждаг. Өөр нэг газар хүүний хүү олон нийтийн өмнө тулааны ур чадвараа давтаж байтал тэр хавийн нэгэн баян эрх залуу мастер түүнийг басамжлан шоолж дүүэлд дуудана. Хүү дээрэнгүү залуугийн өөдөөс нарийн чанд бэлтгэгдсэн цуур цогтуудыг үзүүлж түүнийг олонний өмнө ичхүүхтэйгээр ялна. Энэ ялан гита хорсон залуу мастер өшөө авахаар Шаолины ахлах тулаанч нарыг дагуулan ирнэ. Аавынхаа доромжлыг хизээж бүү твчгсэн сургаалыг сансан хүүний хүү тэдний өөдөөс айлтгүй тололдож бүгдийг нь хурдан хугацаанд нам даранд авч гардаг. Түүний юр бусын хүч чадал ухааныг биширсэн Шалдины залуус хүүг өөрсдийнхөө удирдах чимээн хүлээн зөвшөөрч эхэлнэ. Тэр шин улаан мурцгийн ээж хүүнийг дур хүслийн хүчтэй эмээр хордууч унгаад газар эзэмшигчийг унтаж байх хооронд нь дээрэмдэхэр шийднэ. Түүнийг хүүний аманд нөгөө шингэнээ нууцаар тусаах үед хүүний дайчинзан совин сэргэж тэр даруй сэрээд бие хамгаалагчийн үргээ гүйцэтгэн их охин хоёрын эсрэг ширүүн дайралтхийн. Тэдний элдвэр залмих хүүний өмнө хүчин мөхсдөж их охин хоёр юу ч үгүй гар хоосон зүхтгаас өөр аргагүй хүрдэг. Хэдэн өдрийн дараа нэгэн хормын баяр ёслохын үеэр улаан бурцаг хүүнийг өөрийг нь хүчрхийлхийг завдсан хэмээн гүжирдэж хорон төлөвлөгөө захаана. Түүний залаар газар эзэмшигч хүн болон түүний хүүг баяр ёслолоос хөөн явуулна. Гэвч яг тэдний явж байх үед Чингүрний цэргүүд тэрхүү хаш руу гинт дайран орж газар эзэмшигчийн гэр бүлийг эсэргүүцэгч бослог гаргагчд байсныг илчилдэг. Ингээд баяр хөөрөөр дүүрэн байсан хормын дотор хэрцгий аллаг цусан далай болов. Хүн эргэлзэлгүйгээр тулааны талбар руу өсрөн орж цэргүүдтэй шийдэмгий толдно. Үүмэн дунд улаан буурцаг хүүний хүн ман тэнгийг аврахаар оролдох боловч өөрөө хүнд шахтана. Энэхүү замбраагүй байдлыг ашиглан Чингийн цэргүүд шивээстэй залуу шавь нарыг ман тэнгийн хамт баривчлан авч оддог. Оцлогдсон хүүхдүүдийг аврахын тулд цөхөрсөн хүн тэднийг хорж буй маш чанга хамгаалттай цэргийн бэхлэлт рүү нэвтрэх эрсдэлтэй төлөвлөгөө боловсруулна. Энэ үеэр улаан буурцгийн ээж хамгаалагчдыг окитонд оруулахаар дайрсан боловч өөрөө баригдаж орхино. Тэднийг үхэл орхихыг хүсээгүй хүн ганцаараа зоригтойгоор цайз руу нэвтрэн орно. Түүнийг хүүхдүүдийг чөлөөлөхөөр тэмцэж байх үед механикчсан дайны аимшигт машинтайгаамаа түүний өмнөөс гарч ирснээр эртний өшөөднүүдийн дунд зэрлэг тулаан дэгддэг.
Хүн дайсныг устгахын тулд өөрийгөө болон магийг хамт дэлбэлэх тесрэх бодис бэлдсэн ч хүү ман тэнгэн яг цагтаа ирж аавынхаа амийг аварна. Тэд хамтдаа зүтгэсээр магийн сууж байсан дайны машины доор тесрэх бодисыг байрлуулж чадсанаар асар том дэлбэрэлт болж эцэг хүү хоёр арай гэж амьд гарна. Хэдийгээр маа тэрхүү дэлбэрэлтэд үртэж биеийн аимшигтай сорвоор дүүрсэн ч түүний хараалт бие дахин амьд үлдсэн байлаа. Шинэ он гарахаас өмнө хүн өнөөх шивэстэй 5 шавийг эсэргүүцэгч босдохын удирдагчид хүргэж өгөхөөр занд гарна. Тэдний холбоот нь тэднийг нэгэн хачирхалтай, аимшигтай лааны тосон баримлын музейд дагуулж ирэх бөгөөд тэнд амьд мэт дүрсүүд хүлдэжсэн мэт байж байв. Музейн куратор болох барууны хувцастай нууцлаг ир өөрийгөөгөө Шаолины нууц холбоотон гэдгийг илчилж тэднийг бослог гаргагчдын гол бэхлэлт болох улаан цэцгийн павильон руу хөтлөн хүргэнэ. Тэнд босдохын удирдагч хүүнийг хүндэтгэлтэйгээр ухтан авч магийн хийсэн бүх уралдыг мэдэж авдаг. Гэвч шөнийн гүнд маа болон түүний цусд цэргүүд өнөөх музей рүү гинт дайрч ширүүн тулаанд игдээн. Энэ удаа улаан бурцгийн ээж өөрийн жинхэнэ чадвараа харуулна. Чин гүрний офицерүүдэд бүслэгдэх үедээ тэрээр нууцлж явсан тулааны дээд эрдэн болох домгийн 1000 гарт гуайнын техникийг гаргана, дайснуудыг навч мэд хиддэг. Гэвч тулааны төгсгөлд Чингийн гол офицертэй чичиргээд хутгаар ширүүн тулдаж байгаад дайсны ирэнд бие цоолуулан хүнд шархтаж охин улаан бурцгийнхаа гар дээр унана. Тэрээр эцсийн амьсгалаа авахдаа өмнө нь дандаа үхсэн мэт дүр эсгэж залхин хийж байсан үеэ дурсан гашууж энэ удаа үнэхээр жинхнээсээ үхэж байна да хэмээн хошигнон хэлдэг. Тэгээд өөрийн нуусан баялагын байршлыг охиндоо хэлж өгөөд амьсгал хурааж охиноо гүн золонд үлдээдэг. Тулаан улам ширүүсэж улангасан маа дахин хүүхдүүд рүү дайрна. Энэхүү үл өөхөх мангасын өдөөс хүн болон түүний хүү ман тинг хоёр мөр зэрэгцэн бат зогсно. Тулааны оргил үед Лааны тосон музейн куратор өөрийгөө Шаолины шав байсныг ихчилж хүн болон хүүхдүүдийг зогтохыг уриалан магийг өөрийн биеэр хаан зогсно. Гэвч маа тэднийг цууцалгүй хөөсөр буцарч буй хөхрийн хүчлэр дүүрэн асар том тоогооны дэргэд тэдний эцсийн тулаан болно. Энэхүү үхэл амьдралын зааг дээр улаан буурцаг хамаг хүчээрээ хүүн рүү урт ос шидэж өгнө. Үүнийг ашиглан хүн агаарт дүүлэн нисэж хамаг хүчээ цуглуулсан асар хүчтэй өшрөлтөөрөө магийг буцалж буй хөхрийн хүчилтэй тоогоороо цохиж унагадаг. Ямар ч зэвсэгт үл өөхөх түүний хараалт бие эдэмхий шингэнд хайлж түүний цусд террорын ноёрхол ийхүү аимшигтайгаар төгсдөг. Магиг ясны дараа хүүн залуу шав нарын нуруунд дээрх нууц зургийн шивээсийг угааж арилган тэдний нууцыг үрд хамгаалж үлддэг. Ингээд тэрээр улаан буурцаг болон өөрийн баатар хүүгийн хамт чин гүрнийг унгах,
Минь гүрнийг дахин сэргээх ариун үс бослогоо үргэлжлүүлэхээр алсын замд морддог үлээ. Өнөөдрийн кино таалагдсан бол лайк болон subscribe-аар дараарай. Цэцэн ээгийн хамт олондоо баярлалаа.